1998 оны 5 сарын 20-ны өдөр Гэгэрлийн яамны сайтын 119-р тушаалаар кино урлагийн дээд сургуулийг үүсгэн байгуулж захирлаар Ч. Гомбыг томилсон байдаг. Тухайн цаг үеийн 100-ны шилдэг кинонуудыг бүтээлсэн уран бүтээлчид өөрсдийн авьяас чадварыг хойч үеийнхэндээ үлдээх Монголын кино урлагийн залгамж чадааг үлдэх зайлшгүй шаардлага гарч ирсэн юм. Өөрхөн авчих шүү. Бид авснаа үгэд nie суусан нэгт амийн дэвсэн зорьсон зориг. нэр төртэйгээр амиа өргөцгөөе. Кино урлагийн дээд сургууль нь байгуулагдсан цагаас хойш нийгмийн эрэлт шаардлагад нийцсэн кино тайз дэлгэцийн уран бүтээлчдийг төрүүлсээр 10 гаруй жилиг ардаа үджээ. Монгол улсын боловсролын тухай хууль, дээд боловсролын тухай хуулийг мөрдөж сургалтаа зохион байгуулсаар ирсэн. Энэ хугацаанд боловсролын магадлан итгэмжлэгдэх үндэсний зөвлөлийн шийдвэрийн дагуу 2008 онд магадлан итгэмжлэгдсэн сургууль болсон юм. Кино урлагийг найруулагчгүйгээр төсөөлөх аргагүй юм. Дэлхийн болоод Монголын шилдэг найруулагчдын уран бүтээл 100-100-ыг даван үзэгчдийг байлдан дагуулсаар ирсэн гайхамшигтай юм а. Монголын үе үеийн найруулагчдын хийсэн уран бүтээл тэдний авьяас чадварыг хойч үедээ өвлүүлэх зорилгоор кино урлагийн дээд сургууль үүсгэн байгуулагдсан цагаас өдий хүртэл 90 гаруй киноны найруулагчийг бэлтгэн гаргасан байна. Кино урлагийн дээд сургууль нь телевизийн, киноны, театрын найруулагчийг бэлтгэдгээрээ давуу тал онцлогтой юм. 2000 онд анхны төгсөлтөө хийж ирснээс 2000 оноос өмнө төгсөж байсан. Ингээд бодоход бол олон арга мэргэжилтэн Монголын кино, телевизийн салбаруудад өөрийнхөө ажлын байрыг олж, өөрийнхөө уран бүтээлийн гараа, уран бүтээлийн зам дээр зогсож ажиллаж байгаа олон сайхан уран бүтээлийн хүүхдүүд ажиллаж байгаад бол баяртай байдیں۔ Кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангийн хувьднуудаас бас уран бүтээлээрээ бас одоо онцгойрч уран бүтээлийн одоо замлыг одоо өөрөөр уран бүтээл дээр өсөж дэвчих энэ одоо мэдлэг мэргэжлийн бол дэлхийн тавцанд гарах, дэлхийд төргөх энэ одоо тойрог руу бол энэ сургууль сурч байсан найруулагчнаас бас гарч ирж байгаа. Бямсрын одоо Германы кино академи урлагт суралт бас нэмж суралцсан. Тэндээсээ бол Монголын одоо киног бол дэлхийн тавцанд төрөхөд бол Бямсрынгийн хийсэн одоо олон сайхан кинонууд одоо өнөөдөр яригддаг тэр байтугай Оскар хүртэл нэрэн дэвшигдэж явж байгаа ийм одоо амжилттай үйл ажиллагаа бол бас энэ сургууль анх байгуулахад орж анхны цагаан толгой заалгаж сурч байсан хүүхдүүдийн зам мөр бас цаашаа уламжлан өөр ертөнц рүү, өөр төв рүү дэлхийн одоо уран бүтээлийн цан хөмөр рүү дэлхийн уран бүтээлчтэй мөр зэрэгцэн ажиллах тэр одоо нөхцөл бололцоо замыг сонгож тэрэнд өөрийнхөө байр суурийг эзэлж олж авч байгаа нь бол бас энэ суралцж байсан сурч төгссөн хүүхдүүдийн зам мөрийн тодорхой жишээ, тодорхой баримт, тодорхой ололт, амжилт гэж одоо үзэж дүгнэж болох юм сайхан талтай байна. Би 2 дугаар курстээ 2000 онд сургуулийн захирал солонгон найруулагчийн Хааны сүүлчийн хатан гэдэгт кинонд туслах найруулагчаар явж байлаа. Тэндээс ер нь кино гэдэг ингэж бүтдэг юм байна. Ийм хүмүүс ажилдаг юм байна гэдгийг бол практикт мэдэж авсан. 10 гаруй уран сайхны киног манай студид бас хийсэн байна. Үзтгэлийг хийсэн байна. Өөртөө бас видео хийсэн байна. Тэн дундаас тодорхойлох юм бол одоо саяны миний ярьдаг 7 морхон гэдэг кино байна. 2 жилийн өмнө хийсэн Адам гэж уран сайхны кино байна. Одоо өөрөө зураглах чарны болсон бас Орос болон Япон, Солонгосын олон фестивалуудаас бас тэргүүн байр, Гран При шагналыг авсан. Ийм уран сайхны кино болсон байна.
одоо бидний алтан үеийнхэн гэж ярьдаг Сүнхүү багш, Цогцол багш, Мегмар багш зэрэг олон нэр хүндтэй кино урлагт нэр нөлөөтэй улсуудаар хичээл заалгаж ирсэндээ бас их баярлаж байна. Ер нь бол энэ киноны сургуульд орох нь зүйтэй юм байна. Тэгээд сургуулаа төгсөөд сууйсдаг конкурстэй сууйсын одоо хуваар авсан боловч надад бол дэлгэцийн маань урлаг бол тий. Үнэхээр одоо тэнд бол дандаа алдартай одоо том одоо киноны сургуулийн багш нар одоо багшилдаг. Тэгээ наацхан одоо ингээл бидний одоо ингээд мөрөөдөл хөсөл болсон тэр жүжигчдэн байна одоо зэрэгцээд одоо нэг коридорт нэг танкив суугаа гिचээ заана гэдэг надад бол үнэхээр гоё байсан учраас би кино урлагийн дээд сургуулийг сонгож авсан. Кино урлагийн дээд сургууль бол юугаараа ойрхон бэ гэхээр ерөөсөө кинон дуртай хүний яг одоо бүхэл бүтэн яг халуун цэг нэг байгаа байхгүй. Би бол оюутан байхдаа энэ боролдоо студид найруулагч хийгээл гэрэлтээ суухад найруулагч хөдөл ажиллаж байсан байхгүй. Тэр бол миний сургуулиуд л тэнд одоо бага найруулагч нар бага телевизийн усууд очиж тэр оюутнуудыг ирээдүйтэй оюутнуудыг харддаг, сонгодог тий. Би бол урлагийн хүн болсондоо бол маш бахархдаг. Дамаа киноны хүн гэдэг. Тэгээ манай багш хэлдэг байсан. Урлагийн санаа бол урдаа, амьдралын санаа бол ардаа. Энгийн жирийн амьдралыг би одоо тий энгийн сайхан жирийн амьдрал бол гоё штэ. Гэхдээ бид нар туулаад өнгөрснийхэн дараа энэ бэж гэж боддог. Аз жаргалаад эргээгээд боддог. Зовлонгоож эргэж боддог байхгүй. Урлагийн санаа урдаа гэдэг бол дамаа найруулагч хүн. Тэгээ бид нар урлагийн сургуулийн киноны сургуулийн төсний хувьд бол тэр болох гэж байгаа юм төрүүлж хардгаараа төрүүлж дүрээ сонгодог, төрүүлж одоо зохиолоо бичиж, төрүүлж бид нар явдгаараа хамгийн их бахархалтай байдаг. Жохон бахтаа гэдэг бид нар зурагтаар үздэг байсан тий. Алдартай жүжигчид, найруулагчид тэгээд бүх зураг ингээл тэдний түүх тэд амьдарч ажиллаж байсан бүх түүх бидний сургуульд ингээд бүгд ингээд байдаг байсан л да. Тэгэл хаана кино нэгтгэл дээр очиж бид нэр хичээлд ордог байсан. Тэгэхээр тэнд бас ингээд тэр орчин киноны урлагийн орчин тэр орчинд л 4 жил одоо сурч төгссөнд бол одоо сургуулаараа бахархдаг. Ер нь бол урлагийн хүн гэдэг утгаараа яг найруулагч хүний мэрэгжлийн онцлог гэвэл маш сонирхолтой л да. Өдөр болгон өөрөөр амьдарч тий. Өдөр цаг минут тутамд өөрийг сэтгэж гэж өөр хүн шиг өдөр болгон л ингээд өөр хүн шиг л амьдарч яддаг л одоо манай урлагийнхны мэрэгжлийн онцлог юм уу да. Тэгээ найруулагч мэрэгжил гэдэг бол тэр тусаа миний хувьд л хамгийн өндөр, хамгийн нандин мэрэгжил. Энэ мэрэгжлийг одоо хүртэл би сурах гад хичээж байна, зүтгэж байна. Тэгээд эзэн нэгэн цагт энэ сургуулиар төгссөн энэ нэг мэрэгчлээ би бас олон түмэнд илүү их харуулахыг хичээнэ. Энэ тентхийн гадаадын энэ тентхийн том кино төслүүд манай кино урлагийн дээд сургуулийн хажууд байдаг кино үйлдвэрт хийгддэг юм аа. Тэгэхээр манай оюутнууд ч гэсэн бүгдээрээ тэрэнд оролцож бүгд тэрэнд бас дадлага хийх тийм боломж олддог. Миний хувьд ч гэсэн энэ боломжийг би бас алдаагүй гэж боддог. Багасаа л киног дуртай байсан тийм том гоё киноны дунд орж өөрийгөө ингэ туршлагажиж өөрөө алтан оноо харж одоо сурсан чадсан юм аа бас тэр хажуудын кино үйлдвэр гэдэг тэр гайхалтай том манай Ахмад үеийн тэр үеийн гой кино хийсэн тэр том түүхэн газар би бас хажууд нь ажиллаж практик одоо тэр юм хийсэндээ бас азтай гэж боддог. Тийм болохоор манай кино урлагийн дээд сургууль бас давуу тал гэж байдаг бол энэ бол асар том давуу тал та. За тэгээд энэ кино урлагийн дээд сургуулийг би найруулагч мэрэгчлэр төгснөхийн хажуугаар бас нэг компьютер график гэдэг нэг мэрэгчлэлд айгуу дурлсан. Энэ мэрэгжлийг бас сурах гэж их хичээсэн, хажуугаар нь бас их олон юмд оролцож бас туршлага хуримтлуулж бас олон кино үзэж яавал ингэдэг ер нь кино график гэдэг маань ямар чухал юм бэ гэдгийг бас ойлгосон. Кино урлаг бол дүрслэг урлаг, мөн хамтын уран бүтээл юм. Энэ утгаараа киног бүтээхэд зураглаачийн ажил, зураг авалт нэлээдгүй чухал байр суурийг эзэлдэг. Кино урлагийн дээд сургууль Монголд цорын ганц киноны зураглаачийг бэлтгэдэг гэдгээрээ онцлогтой. 10 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж нийт 126 зураглаачийг бэлтгэсэн бөгөөд эдгээр хүмүүс Монголын кино урлагийн салбарт, радио, телевизийн салбарт хүчин зүтгэсээр байна. Би дац жаргалыг хаанаас олж болох вэ? Залуу насны гинэн томоогүй замгаас болж хийсэн алдаа. Тийм их хор уршигтай зүйл юм гэж юу? Хараач. Хажуугаар ч өнгөрөх энэ хөвгүүнийг
гарцаараа царайчлахыг хөгшний. Энэ бүхэн хэрхэн өрнөх бол? Нөхцөл байдал гарууд үт. Монгол кино. Нэр төртэйгээр амиа өргөцгөөе. Энэ тоосон бүдгэлсэн хүүхдийн үндийг танд хүргэн. Кино урлаг гэдэг маань бусад мэргэжлээс нэг ялгаатай нь юу гэхтэй зэрэг их олон мэргэжлийн улсууд нийлмэл урлаг байдаг байхгүй. Энэ олон хүний мэргэжил нэг нь л доголдох юм бол ерөөсөө энэ бүтээлд бол бас ямар нэг аргаар нөлөөлнө. Тийм учраас бол бүгдээрээ цогц нэг ижил хэмжээнд очисон байж тэрийг бүгдийг нэгтгэж нийлүүлж сайхан бүтээл болгож чадах юм бол энэ сайн кино болдог юм учиртай. Энэ сургуулийн багш нар гэдэг бол бүгдээрээ л кинонд хайртай, дуртай, кино үйлдвэрт ажиллаж байсан ийм хүмүүсд ажилладаг. Учраас бол үнэндээ сургалтын чанарын хувьд бол энэ үнэхээр сайн. Тийм ч учраас энэ сургуулийг төгсөж байгаа олон сайхан одоо оюутнууд гараад мэргэжилтэн одоо уран бүтээлчд болж байна. Эдгээр бол сүүлийн үед хараад байхад одоо энэ сургууль бол нэлээд олон жилийн төгсөлд олон хүн төгссөн. Энэ дотроос бол бүгд одоо өнөөдөр харахад бол Монголын кино урлагт бол нэлээд их байр суурийг эзлээд бол олон сайхан бүтээл хийж байгаа улсуудыг ингээл үзэхэд бүгдээр л кино урлагийн дээд сургууль төгссөн оюутнууд байдаг болохоор зэрэг бол багш хүний хувьд бол энийг харахад бол бас л бахархууштай сайхан л байдгийг. Өөрөөр сайн байсан шүү дээ. Биднес чинь 5 өдөр болгон кино просмотр үзэл 35 мм-ийн хальсан дээр монтаж хийгээл хамгийн бахархууштай зүйл нь шүү дээ. Яг кино үйлдвэр байхгүй. Тэр сургуульчиг өөрөө алтан үеийн багш нар одоо жишээ нь тулгаа багш байна, маш багш байна тий. Тэнгууд тэр төмөр тогтохгүй, цэрэнгуй тий. Сумхуу багш юм. Тэр мундаг хүмүүсээр бахархдаг. За ингээ бидний оюутан байхад бол кино операторын мэргэжлийн оюутнууд бол эхний 1-ээс 2 3 дугаар курсын хагас хүртэл баг фото зохиомж, фото раскадровк, фотогийн чиглэлийн бүх л гэрэлс өдөр бүх л хичээлийг бол 3 дугаар курс хүртэл ордог байсан. Тэгээд 3 дугаар курсынхаа сүүлийн хагас жилээс л богино хэмжээний кино уран бүтээл, кино зохиомж, тийм ажил руу орж хичээл сургалтанд тэгж явагддаг байлаа. За, оператор, зураглаач хүний одоо мэргэжлийн онцлог гэх юм бол одоо бидний оюутан багт хүртэл багш нар маань хэлдэг байсан. Ер нь оператор хүн чинь ямар үүрэгтэй юм бэ энэ кинонд гэхэд бол манай багш нар хэлдэг байсан. Ер нь зохиолч, найруулагчийн санаа гэл одоо дэлгэцэнд дүрсээр илэрхийлэх л ийм үүрэгтэй тийм л онцлогтой мэргэжил. За бид нар анх 2000 онд кино урлагийн дээд сургуульд анх ороод 2004 онд төгссөн. Энэ хугацаанд бол олон сайхан багш нарын гараар багш нарын үгийг сонсож олон сайхан багш нартай багш нараар хичээл заалгаж ингэж суралцсан. Монголын кино урлагт одоо шинэ үеийн одоо кино урлагийг тийм хөгжүүлэх төлөө одоо зүтгэж байгаа одоо бүх операторууд нь одоо юу гэдэг найруулагч нар тэргээд ингээд бол дандаа л кино урлагийн дээд сургууль төгссөн улсууд залуучууд одоо яг кино урлагийг үнээр одоо хөгжүүлж явж байгаа гэж би боддог.